Хятад улсын хариг Япон улсын эдийн засагт жилдээ 2.2 их найд йенийг хохирол учруулж болзошгүй байна. Америк нэгдсэн улс Сауди Араби улсыг НАТОгийн бус гол холбоотон гэж үзлээ. Франц улс эх 10 жилийн хугацаанд Украинд агаарын довтлогооноос хамгаалах систем нийлүүллээ. Холбооны шүүх Мета компаниг монополийн эсрэг хуулийг зөрчөөгүй гэж үзлээ. Самбацхан зөвштэй гадаад мэдээний хөтөлбөр манд та бүхэнд шууд хүрч байна. Бэлгээ дахин болсон онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэл олно. Хятад болон Япон улсын хоорондох Тайваны асуудлаарх маргаан хүсэтмэл байдал намжих шинжгүй байна. Өнөөдөр Хятад улсын их баригчид иргэдтэй Япон руу явахгүй байхыг хүртэл уриалж байна. Токио төвтэй номоороос судалгааны хүрээлэнгийн тооцоололоор энэхүү шийдвэр нь Японы эдийн засагт жилдээ 2.2 их найд юан буюу 14 тэрбум $, алдагдал учруулж дотоодын нийт бүтээгдэхүүнийг нь 0.36%-аар бууруулж болзошгүй гэсэн анхааруулга мэдээллийг мөн хийлээ. Хятадын гадаад хэргийн яам иргэдтэй Япон руу зайлшгүй шаардлагагүй бол аялал хийхгүй байхыг зөвлөж, боловсролын яам гадаадд суралцахтай холбоотой ижил мөн анхааруулгыг гаргасан. Энэ оны 1-р сараас 9-р сар хүртэл 7.4 сая хятад жуулчин Японд байсан нь Японы хувьд хамгийн их тооцогдох байна. Хятадын уриалгын дараахан Токио дахь аяллын агентлаг East Japan International Travel Service компани жилийн үлдсэн хугацааны захиалгынхаа 80%-ийг алдаж, Япон руу чиглэсэн нислэгийн 10 гаруй Хятад агаарын тээврийн компаниуд эх 12-р сарын 31-нд хүртэл буцаан олголт зарласан байна. Шинжээчдийн тооцоололоор 500 мянган орчим тасалбар зуслагдсан гэж байна. Маргаан гүнзгийрснээр Хятад улс Японоос далайн бүтээтгүн импортлохыг бүрэн хориглоно гэж өнөөдөр Киото болон NHK мэдээлж байгаа юм. Бээжин энэ оны эхээр Фукушимагийн цөмийн станцаас цэвэрлсэн усыг далайд цутгасны дараа тавьсан хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулад байсан ч одоо дахин чангатгаж байна гэсэн. Хориг тавигдахаас өмнө Хятад Японы далайн бүтээгдэхүүний экспортын 1/5-ийг дангаараа бүрдүүлдэг байсан байна. Түүнчлэн Бээжин энэ сард болох байсан Бээжин Токио форумын хуралдаан ч гэсэн хойшлогдсон байна. Энэхүү уулзалтанд олон улсын төлөөлөгчид, багш судлаачид, бизнес эрхлэгчид төрийн албаныхан оролцдог байгаа юм. Цаашлаад Японд Хятад улс ховор элементийн нийлүүлэлтийг танахвээ гэсэн болгоомжлол мөн нэмэгдэж байгаа. Хятадын хувьд ховор деталийн экспорт нь Америк нэгдсэн улстай худалдааны маргаанд ашиглаж ирсэн нөлөө бүхий хэрэгсэл байгаа. Японы дотоод хандлагын тухайд Тайвантай холбоотой асуудлаар олон нийтийн санаа болол хүчтэй хуваагдсан байдалтай. Киото агентлагийн нэм гарагт нийтэлсэн судалгаагаар иргэдийн 48.8% нь Дакайчигийн Тайваны талаарх байр суурийг хамгаална гэсэн байр суурьтай байгаа бол 44.2% нь эсэргүүцсэн гэсэн байр суурьтай. Түүний засгийн газрын дэмжлэг 69.9%-тай байгаа. Дакайчигийн байр суурь нь өмнөх удирдагчдаас ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнөх ерөнхий сайд Фумио Кишида Тайваны аюулгүй байдлын талаар шууд тайлбар өгөхөөс зайлсхийдэг байсан. Харин 2021 онд ерөнхий сайд асан Шинзо Абе Тайваны хоолойд үүсэх зөрчил Японтай салшгүй холбоотой гэж мэдэгдснээр мөн л адил тухайд Бээжингээс хүчтэй эсэргүүцэл авсан байдаг. Харин Дакайчийн Шинзо Абетай ойрын холбоотон түүний танхимд хэд хэдэн удаа албан тушаал хашиж байсан түүхтэй. Энэ оны 10-р сард Дакайчи ерөнхий сайд болох үед Хятадын дарга Ши Жинпинг баяр хүргээг нь өмнөх 3 Японы удирдагчдын үед баримталсан жишгээс зөрсөн хэрэг болсон юм. Гэхдээ АПЕК-ийн хүрээнд 10-р сарын 31-нд талууд 30 минут орчим уулзсан. Тухайн Ши Жинпинг зөрчил маргаан нь хоёр улсын харилцааг тодорхойлох зүйл байж болохгүй гэж хэлсэн боловч энэхүү уулзалтаас нэг хоногийн дараа Дакайчи Тайванийн улс төрч Ялын шингээтэй уулзсан нь Бээжингийн зүгээс эсэргүүцэл дагуулсан байдаг. Одоогийн нөхцөл байдалд төрийн түвшний харилцаа, иргэдийн харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд эрсдлүүд гарах төлөвтэй байгаа юм. Хятадын гадаад хэргийн яам энэ 7 хоногийн Өмнөд Африкийн 20 бүлгийн уулзалтын үеэр Ли Цзянг Японы удирдагчтай уулзахгүй гэсэн байр суурьтай. Шалтгаан нь Дакайчигийн өдөн хатгсан мэдээлэлээ гэж тайлбарласан байна. Дашин дуртахад зөвхөн энэ удаагийн хэрэгээс биш, ерөнхийдөө хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд үнцэрхэг үзэл өссөнтэй холбоотойгоор хүндэрсэн байна.
Судалгаагаар хоёр улсын иргэдийн харилцан сөрөг хандлага 20 жилийн дээд түвшинд хүрсэн. Оролцогчдын 90% нь хөршөө таагүй гэж судалгаагаар дүгнсэн юм байна. Мөн өнгөрсөн жил Хятад дахь Япон иргэд рүү чиглэсэн халдлагууд хэд хэдэн удаа гарч ирсэн байдаг. Өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сауди Арабын угсаа заламжлах хунтайж Мухаммед бин Салманыг цагаан ордонд угтан авч уулзлаа. Энэхүү уулзалт өндөр түвшний айлчлал байсан. Хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн анхаарсан байна. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид 2018 онд бусдын гарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашогигийн талаар асуусан байна. Америк нэгдсэн улсын тагнуулын албаны 2021 оны гаргасан тайланд энэхүү хүн амны хэрэгт хунтайж Мухаммед бин Салман холбоотой гар бие оролцсон байж ч магадaltaй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Харин Дональд Трампын хувьд энэхүү мэдээллийг өгөөсгөж угсаа заламжлах хунтайжийг энэхүү асуудлын тухай юу ч мэдээгүй хэмээн өмөрч талигаач сэтгүүлч Хашогигийн хэргийг олон талтай маргаантай асуудлаа гэж дүгнсэн байна. Олон улсын хэвлэл мэдээллүүд Дональд Трампын уг асуудал бэр нэмэн хэлэхдээ иймэрхүү зүйлс амьдрал байж л байдаг шүү дээ гэж хэлснийг онцолж байна. Хунтайж Мухаммед бин Салман уг явдал Сауди Арабид уй гашуу том гарц хохирлыг авч ирсэн. Цаашдаа ч үүнтэй төстэй хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд өөрчлөлт оруулсан болохоо хэлсэн байна. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг батлан хамгаалалттай холбоотой томоохон гэрээ хэлэлцээрүүдийг тусгаж ярилцсан байна. Үүнд Дональд Трамп Сауди Арабид F-35 сүнөөгч онгоц худалдах болсноо болон хоёр улс батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж цөмийн захиргааны эрчим хүчийг хамтран судлахаар тохирсон байна. Энэхүү цөмийн төсөл нь зэвсгийн зориулалтаар биш зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болохыг сануулгах хэрэгтэй. Түүнчлэн Америкийн технологи, хиймэл оюухан болоод бусад салбаруудад Сауди Араб нэг их найд $1 хөрөнгө оруулалтыг оруулахаар болсон байгаа юм байна. Дональд Трамп Сауди Арабыг НАТОгийн гаднах манай улсын томоохон холбоотон гэж зарласан цэргийн хамтын ажиллагаа нэгтрүүлж батлан хамгаалахын зориулалттай машин техникийн хүртээмжээ өргөсгөх хамтын ажиллагаагаа тэлж байгаа гэдгээ НАТОгийн гишүүн орон байх нь хамгаалтын хувьд илүү найдвартай байгаа. Хунтайж Мухаммед бин Салман Авраамийн хэлэлцээр цэцгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Израильтай эхийн гэрээ хийхээр болох юм бол Палестин бие даасан улс болох нөхцөлийн доор л тохиролцсноо гэдэг мөн хатуу хэлсэн байна. Түүнчлэн хунтайж Мухаммед Суданд өрнөж байгаа дайныг хөндлөнгөөс зогсоох тал дээр Дональд Трамп бас тусламж хүсэхээр зэхэж байгаагаа нэмэн дурдсан байна. Энэхүү уулзалт олон жилийн турш таагүй харилцаатай байсан Америк болон Сауди Араб энэхүү хоёр улсын хоорондох харилцаа илт сайжирч байгааг харууллаа. Дональд Трампын хунтайж Мухаммед бин Салманыг өмөрч тус улстай гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн байгаа нь Америк нэгдсэн улс стратегийн болон эдийн засгийн ашиг сонирхлоо нэмэгдүүлж урдаа тавьж байгааг харуулсан хэрэг болж байгаа юм. Харин Сауди Арабын хувьд энэхүү айлчлал нь угсаа заламжлах хунтайжийн нэр хүндийг өсгсөн. Дэлхийн давцанд гол тоглогчдын нэг болох боломжийг нээсэн томоохон үйл явдал болж өнгөрлөө гэж хэлж болохоор байна. Энэ онд Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын холбооны аюулгүй байдал эзлэх Франц улсын өөрөг оройлыг нэмэгдүүлж Украинд тусламж дэмжлэгээ үзүүлэхийг урьдчил болгон ажиллаж байна. 2027 онд бүрэн эрхийн хугацаанд дуусах тэрээр огцорхоос өмнө Европын батлан хамгаалах салбарт урт хугацааны нөлөө бүхий бодлого бүтээн байгуулалт үлдээхийг зорилгоо болгож байгаа нь инэ гэж хэлж шинжээч дүгнэж байна. Эммануэль Макрон Европын холбооны аюулгүй байдлыг Америк нэгдсэн улс хангана гэсэн баталгаанд байнга найдаад байж болохгүй гэж удаадараа анхааруулж байсан. Тэгэхээр Европын улс орнууд Орос болон бусад эрх аюул занал хийллээс өөрсдийгөө хамгаалах чадвартай стратегийн бие даасан байдлыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Энэ түүний цэрэг зэвсгийн хүчийг чадваржуулж цөмийн зэвсгээс хамгаалах бодлогыг сайжруулахад ихээхэн түлхэц болсон байна. Эммануэль Макроны гол зорилгоудын нэг болох Франц улс цөмийн зэвсгийн хамгаалалтандаа байлгах Европын холбоотон орнуудын тоог ихэсгэх, Францын цөмийн хориг арга хэмжээний доор тэднийг хамгаалах юм. Тэгэхээр Франц улс цөмийн зэвсгээ өөрсдийн бүрэн хяналтандаа байлгана гэсэн бол үүнийхээ дагуу Лексиусийн Саувер агаарын баазыг цөмийн зэвсэгтээ 4 дахь бааза болгон дахин сэргээсэн байна. Ирэх жилүүдэд энэхүү баазад сүнөөгч онгоцууд болон Тэд Тайваны пуужинг байршуулахад төлөвлөсөн байгаа юм. Мөн 2025 онд Франц улс Их Британтай цөмийн зэвсгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь Европын стратегийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цөмийн аюул занал хийлэлд хамтран ажиллах үүд хаалгыг нээсэн. Франц улс нь Украинтай мэдээлэл солилцох, цэрэг зэвсгийн тусламж үзүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах гэх мэтээр дэмжин хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Эммануэль Макрон 26 орны хамтын хүчээр дайны дараах энхийн хэлэлцээрийн араас Украин цэрэг зэвсгийн хүч сургалт дамжаад тоног төхөөрөмжийн тусалцаа үзүүлэхээ амласан байна. Энэ нь Америк нэгдсэн улсын оролцоо буурсанч гэсэн Украиныг аюулгүй байлгах гэсэн урт хугацааны стратегийн нэг хэсэг гэж хэлж болохоор байна. Дотоодод үүсэж байсан асуудлаар Макронд улс төрийн хуваагдмал байдал болон саяхан дахин томилогдсон ерөнхий сайд Себастьян Лекорногийн асуудлууд тулгараад байгаа нь түүнийг бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө төлөвлөсөн ажлуудаа хийхийн тулд яарагчлах хэрэгтэй болгоод байгаа юм. Америк нэгдсэн улсын холбооны шүүх Мета компани Instagram болон WhatsApp-ыг худалдан авсан үйлдэл хууль зөрчөөгүй гэж шийдвэр гаргалаа. Энэ технологийн аваргуудын нөлөөг хязгаарлах гэсэн Дональд Трампын засаглагааны оролдлогод хүчтэй цохилт болж байна. Холбооны худалдааны комисс 5 жилийн өмнө Метаг өрсөлдөөнийг баймсан гэж үзэн шүүхэд өгснөөр энэхүү дэлхийн хамгийн нөлөө бүхий нийгмийн сүлжээний компани эсрэг томоохон дуйлаантай хэрэг болж хувирсан байдаг. Худалдааны комиссийн мэдээлэлээр Facebook, тухайн үед Facebook гэдэг нэртэйсэн дараа нь Meta болсон. Энэхүү компани 2012 онд Instagram-ыг, 2014 онд WhatsApp-ыг стратегиар зохиомлоор өндөр үнэ төлж худалдан авч нийгмийн сүлжээний салбарт монопол тогтоохыг зорьсон гэж үзсэн байдаг. Тиймээс агентлаг Meta-г задалж Instagram болон WhatsApp-ыг тусдаа компани болгохыг шүүхэж хаардсан юм. Гэвч өнөөдөр Америк нэгдсэн улсын холбооны дүүргийн шүүгч Джеймс Боусберг худалдааны комисс нь Метаг монопол гэдгийг нотолж чадаагүй гэж дүгнсэн байна. Тэр нийгмийн сүлжээний орчин хурдтай өөрчлөгдөж байгаа. TikTok зэрэг шинэ өсөлтөгч гарч ирсэн. YouTube-ийн нөлөө эрс нэмэгдсэн зэрэг нь өмнөх ангиллыг байх шаардлагагүй болгосон гэж тайлбарсан байна. Худалдааны комиссийн шүүхийн шийдвэрийг хүчтэй эсэргүүцэж байгаа нь мэдээж шүүгчийн хараат бус байдалд эргэлзэж байгаагаа хэлж байна. Бүгд найрамдагчдын зарим гишүүд Боусбергийн өмнөх шийдвэрүүдтэй олон жил зөрчилдөж ирсэн байдаг. Дональд Трамп түүнийг радикал зүүнний үзэлтэн гэж үзэн огцруулахыг шаардаж байсан удаач бий. Харин Meta компани тухайд хууль эрх зүйн албаны дарга Jennifer Newsted энэхүү шүүхийн шийдвэрийг сайшааж байгаа гэдгийг хэлж байна. Шүүхийн явцад Meta-г хүчтэй өрсөлдөөнд ажиллаж байгаа. Instagram болон WhatsApp-ыг бүтээгдэхүүний чанартай нь холбоотойгоор стратегийн үнэслэлтэйгээр худалдан авсан гэж өмгөөлөгчд нь тайлбарсан байдаг. Марк Зукерберг ч гэсэн өөрөө Instagram-ыг мэдэгдэхүйд сайн бүтээгдэхүүн байсан учраас л худалдан авсан гэж мэдүүлсэн байна. Үүнээс гадна худалдааны комисс тухайн үед аль худалдан авалтыг нь зөвшөөрсөн гэдэг шүүх хурлын үеэр Meta компаниас сануулсан байгаа юм. Зарим ажиглагч нар Дональд Трампын 2 дахь засаглалын үед Meta компани удирдлагууд Дональд Трамптай харилцаагаа сайжруулах гэж оролцсон нь худалдааны комиссийн шийдвэрт нөлөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байна. Дональд Трампын хэлснээр Дональд Трампын хэмжлэр эхэлсэн энэхүү хэрэг нь 1-р сард Meta 25 сая доллар төлснөөр дууссан байдаг. Мөн Meta энэ онд факт шалгалтын хөтөлбөрөөр зогсоож ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1 сая $1 хандилсан байдаг. Энэ 7 хоногт Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон насанд хүрээгүй хүүхдүүдийн захин орчинд эзлэх аюулгүй байдлыг хангах талаар өөрийн байр суурь илэрхийлж, сөрөг агуулгатай контентод тавигдах насны шалгуурыг яаралтай чангатах шаардлагатай байна гэдгийг хэллээ. Тэр насанд хүрээгүй хүүхдүүдийн захин орчинд мэдээлэл авах боломж хэтэрхий амархан хурдан байгааг анхааруулж, тухайн мэдээлэл донд таавгүй агуулгын хувьд хүүхдэд огт зориулагдаагүй контент зохиолж байгааг хэлж байгаа юм. Европын холбоо үүнд шудраг шууд арга хэмжээ авахд бэлэн биш байгаа бол Франц улс биедан арга хэмжээ авахаа илэрхийлж байна. Эммануэль Макроны 15-аас доош насны хүүхдүүдэд захин орчинд нэвтрэх эрхийг хориглох санал Франц улсын иргэдийн дунд ихээхэн дэмжигдээд байгаа бол олон нийтээс авсан судалгаагаар Францын иргэдийн 73% нь 15-аас доош насны хүүхдүүдийн захин сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлахыг дэмжиж байгаа гэсэн хариу гарсан байна. Зарим эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгчид энэхүү санааг бага насны хүүхдийн сэтгцийн эрүүл мэндийг хамгаалахад зөв зүйтэй шийдвэрээ гэж сайшааж байгаа бол нөгөө талд үүнийг хэд туйлширсан эсвэл хэрэгжүүлэхэд хэтэрхий хүндрэлтэй байж магадгүй гэж таамаглаж болгоомжуулж байна. Үүний зэрэгцээ Эммануэль Макроны насанд хүрэгчдэд зориулсан ёс бус сайтуудад насны хязгаарлалт тавьж хэрэглэгчдээс 18-аас дээш настай гэдгээ өөрийн бичиг баримтыг үзүүлэн нотлох шаардлагатай болгосон нь иргэдийн эсэргүүцлийг төрүүлээд байгаа юм байна. Зарим Франц хэрэглэгчид уг дүрм нь хүний хувийн нууцад хэд халдаж байгааг хэлэн даган мөрдхийн оронд зөрчиж байгаа иргэд цөөнгүй байна.
Технологийн мэргэжилтнүүд болон хүний эрхийн байгууллагууд хувийн мэдээллийг цуглуулахгүйгээр насанд хүрсэн эсхийг нь шалгах техникийн хувьд яриагтай бөгөөд өөр бусад шинэ эрсдлүүдийг дагуулж магадгүй гэж үзэж байна. Эммануэль Макрон насанд хүрээгүй бага насны хүүхдүүдийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал гэж харан насны хязгаарлалтыг зохицуулах эрсдлийг Европын холбоонд байгуулахын төлөө ажиллаж байгаа юм. Харин Европын холбоо дөрвтэй хариу арга хэмжээ авахгүй бол Франц улс удалгүй үүн дээр биедан ажиллана гэдгээ хэлж байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн та бүхэнд бид зарим мэдээллийг товчоор хэлэх болно. Америкийн нэгдсэн улсын Конгрессийн төлөөлөгчдийн танхим мэмэр гарагт Жеффри Эпштейний мөрдөн шалгалтын бүх материалыг олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг 427-1 гэсэн харьцаатайгаар баталлаа. Энэхүү санал хураалтанд сар гаруйн турш хуулийг зогсоохыг оролдож байсан ерөнхийлөгч Дональд Трамп болон бүгд найрамдах намынхны хувьд томоохон цохилт болж байна. Сенатын ардчилсан цуугийн тэргүүн Чак Шумер энэхүү хуулийг сенатоор яаралтай батлуулж Дональд Трампад илгээхээр тохиролцсон байна. Дональд Трамп эхэндээ энэхүү хуулийг эсэргүүцэж байсан боловч олонхын дэмжлэг тодорхой боломгц байр сууриа өөрчилж гарын өсөг зурхааг хилээд байгаа юм. Эпштейний хэрэг Америкийн нэгдсэн улсын улс төрийн орчныг хувааж бүгд найрамдах намын эв нэгдэл хүртэл нөлөөлөх хэмжээний асуудал болоод байна. Цөмийн эрчим хүч байгалийн хямд өртөгтэй өрсөлдөж чадахгүйгээс болж сүүлийн жилүүдэд олон реактор хаагдсан ч одоо эрчим хүчний аюулгүй байдлын хүрээнд Америкийн нэгдсэн улс тэдний заримыг нь сэргээх бодлого баримтаж байна. Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яам Пенсильвани мужид байрлах Crane Clean Energy Center буюу хуучнаар 3 Mile Island цөмийн станцыг дахин ажилуулахад $1 тэрбум зээл олгохоор олжээ. 2019 онд хаагдсан энэхүү реактор нь 2027 онд эрчим хүч үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна. Microsoft компани дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах гэрээний хүрээнд дахин ажилуулах шийдвэр гарсан байгаа нь энэ ачаа. Энэхүү станц нь 1979 онд Америкийн нэгдсэн улсын хамгийн том цөмийн осол болох Unit 2 реакторын яг хажууд байрладаг байна. Япон улсын Нягата мужийн захирагч Хиди Ханазуми энэ 7 хоногт дэлхийн хамгийн том цөмийн станц болох Кашивазаки Каривагийн 6 болон 7 доор нэгжийг дахин ажилуулах зөвшөөрөл олох төлөвтэй байна гэж Кёто агентлаг мэдээллээ. Энэ нь 2011 оны Фукушимагийн ослын дараа хаагдсан станцыг бүрэн нээх чиглэлд чухал алхам болж байна. Темко компани реакторын аюулгүй ажиллагааны иж бүрийн шалгалтыг дуусгасан бөгөөд орон нутгийн дэмжлэг авахын тулд 100 тэрбум йений санхүүгийн багц санал болгожээ. Станцын 2 том реактор нийлээд 2710 мегаватт цахилгаан үйлдвэрлэх боломжтой бөгөөд үлдсэн 5 нэгжийн заримыг хаах хувилбарч хилцэгдэж байна. Гэсэн ч орон нутгийн зарим иргэд болон бүлгүүд аюулгүй ажиллагааны эрсдлийн талаар шүүмжлэлтэй хэвээрээ байна. Microsoft болон Nvidia компаниуд хиймэл оюун ухааны стартап болох Anthropic'д нийт $15 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарлалаа. Энэхүү хэлцлийн хүрээнд Anthropic компани Cloud загварууд Microsoft Azure үйлэн үйлчилгээний $30 тэрбум багтаамж ашиглахаар болсон байна. Nvidia $10 тэрбум, Microsoft $5 тэрбум хөрөнгө оруулж Anthropic-ийн шинэ хөрөнгө таталтын шатанд оролцоно гэж эксуржид дурджээ. Microsoft компаниг гүйцэтгэх захирал Сатья Наделла Anthropic болон Microsoft харилцан нэгнийхээ хэрэглэгч мөн технологийн хамтын түншин байх болно гэдгийг хэлж байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.